Олон 10 жил үргэлжилж буй орчин үеийн хамгийн алдартай бас хамгийн их мөнгө зарсан олон ч хүнийг үнэмшүүлсэн бас эргэлзүүлсэн нэг зүйл бол Америк саран дээр буусан гэх үйл явдал юм. Энэ талаар ярихын тулд эхлээд сансрын аялалтай холбоотой олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн баримтуудыг үзье. Түүний дараа эдгээр баримтын цорхонуудыг харъя. За ингээд эхнээс нь ярив. Хамгийн анх саран дээр буусан хүний бүтээсэн зүйл нь 1959 он саран дээр газардсан Луна 2 хөлөг байв. Харин түүний дараа 1969 онд Америкийн сансрын нисгчийг суулгасан Аполло 11 хөлөг анх удаага саран дээр газарджээ. Түүнээс хойш 1969-с 72 оны хооронд 6 удаа Америкийн нисгчтэй болон нисгчгүй хөлөг саран дээр газардсан ч 72 оноос хойш дэлхийн өөр ямар ч улсын сансрын нисгчтэй хөлөг саран дээр буугаагүй байна. Өөрөөр хэлбэл 72 оноос хойш 53 жилийн хооронд дэлхийн ганц ч хүн саран дээр хөл тавиагүй байна. Хагас 100 жил өнгөрчээ. Хамгийн сүүлд 1976 онд Оросын Луна 24 саран дээр бууснаас хойш 2013 онд Хятадын Чанги 3 хөлгөл саран дээр буусан юм. Түүхэн баримтуудыг үзвэл 1959 он зөвлөлтийн хөлөг анх удаа саран дээр Чанга буулт хийжээ. Чанга гэдэг нь хөлөг зориудаар сарны гадаргууг мөргсөн гэсэн үг юм. Дараа нь 1966 он зөвлөлт анх удаага зөөлөн буултын сарны гадаргуу дээр сарнаа явагч буулган сарны гадаргуугийн зургийг авчээ. Саран дээр анх хүн хөл тавьсан гэх 69 оны 7 сараас хойш 72 оны хооронд нийт 12 сансрын нисгч саран дээр буусан гэдэгч тэдгээрээс хойш өөр ямар ч хүн саран дээр хөл тавиагүй юм. Эдгээр 12 сансрын нисгч цөм Америк хүмүүс байсан юм. Сарлуу очиод буцаад дэлхийд ирэхийн тулд асар их түлш шаардлагатай. Дээр нь дэлхийгээс тасрах хурд буцаж ирэх үеийн агаар эсэргүүцлийг даах чадвартай хамгаалалт хуйг шаардлагатай. Улс төрийн талаас нь харах юм бол дэлхийн 2 дугаар дайны дараа зөвлөлтийн сансрын судалгаа эрс сайжирсан бөгөөд 1957 онд Спутник 1 хэмээх химэл дагуулах хөөргөн дэлхийг тойруулж нисгэсэн барууны олон оронд шок болсон юм. Одоо энэ химэл дагуулда цөмийн цэник хийгээд агаараас бөмбөгдчих юм биш байгаа хэмээн барууныхан сүрдсэн юм. Уг химэл дагуул 96 минутанд дэлхийг тойрсон бөгөөд дэлхийн олон орноос тодхон харагдаж байлаа. Түүний дараах 1959 онд Луна 1 пуужин зөвлөлтүүд Байконураас хөөргөн дэлхийн татах хүчнээс анх удаага тасарч задгай сансарт хүрч чадчихэ. Гэхдээ саранд хүрээгүй хажуугаар нь зөрссөн юм. Түүний дараа зөвлөлтийн сарлуу хүрэх 6 дахь оролдлого нь Луна 2 химэл дагуул байв. Уг пуужин 5 төрлийн судалгааны багж авч явж байсан бөгөөд дэлхийг тойрон байрласан Ван Айлны бүсийн цацраг идэвхт байдлыг давхар судлах зорилготой байв. Энэхүү пуужин хөөрөх эхний оролдлогуудын үеэр техник алдаа гарсан тул тэдгэрийг зассаар 1959 оны 9 сард Луна 2-ыг хөөргсөн байна. Дэлхийн татах хүчнээс гарсныхаа дараа тус пуужингийн дэд хэсгийн салан сарлуу ниссэн юм. Өмнөх Луна 1 хөлөг дэлхийн татах хүчнээс гарч сансарт хүрсэн их зөвлөлтийн мэдээллийг барууны эрдэмтэд үгүйсгэж итгэхгүй байсан тул энэ удаа зөвлөлтийн эрдэмтэд Луна 2 хизээ хаанаас ямар долгионы хуваараар долгион цэцхийг урдчлан барууны эрдэм шилжгээний хүрээлэнгүүд мэдээлсэн байлаа. Ингээд тэд үнэхээр долгион үлээ авсан ч зарим эрдэмтэд болон барууны хэвлэл мэдээллүүд энэ үнэхээр сансраас ирж байгаа долгион муу юм уу хэмээн эргэлджээ. Луна 2 сарлуу секундэд 11 км цагийн хурдтай ниссэн бөгөөд Москвагийн цагаар 1959 оны 9 сарын 14-ний шөнө сарыг мөргөн газардсан байна. Дэлхийн дуран телескопуудад харагдахын тулд сарыг мөргөн хүчтэй буусныхаа дараа тус хөлөг хий ялгаруулсан бөгөөд тэр нь 650 км диаметртэй ууран үйл болж хувирсан нь Казахстан, Армени, Гүрж гэх мэт улс орнуудаас харагджээ. Үүнээс 30 минутын дараа Луна 2-ын суур пуужин саран дээр унсан ч яг хаана унсныг эрдэмтэд олоогүй юм. Үүнийг Америк эрдэмтэд шууд ажиглан бичлэг хийсэн бөгөөд үүний түнд ихэнх Америкийн хэвлэл мэдээллүүд энэ нэстэг жинхэнэ юм байна, үнэн юм байна хэмээн итгэжээ. Жохом энэ үеэс л Америкчууд зөвлөлтөө сансрын технологиор өөрсдөөс нь илүү гарч байна гэсэн ойлголттой болж эхэлжээ. Энэ үед Америкийн пуужингууд саран дээр газардах нь бүхэл хамгийн ойрхонд өгсөн 60,000 км-ээр орцсон байлаа. Луна 2 нислэгийн дараа 1959 онд Никита Хрушев дарга Америкт анхны бөгөөс сүүлч удаа айлчлахдаа Америкийн ерөнхийлөгч Dwight Eisenhower Луна 2-ын хуулбар сүвнэрийг бэлгэлжээ. 1959 он зөвлөлтийн шинжлэх ухааны үзэсгэлэн дэлхийн нэлээд хэдэн улсаар тойрон аялж зөвлөлтийн шинжлэх ухааны агц дэвшлиг сонирхуулан танилцуулах үеэр Америкийн тагнуулын төв газрын мэргэжилтнүүд тус үзэсгэлэн 24 цагийн турш ямар ч хязгаарлалтгүй үзсэн үзэсгэлэнд тавьсан байсан тоног төхөөрөмжүүдийг задлж зургийг нь авчээ. Хачирхтай зөвлөлтүүд ямар хүчин чадалд хүрснээ яг харуулъя гэж бодсон юм уу? Энд хуулбар тоглоом үзүүлээгүй, яг жинхэнэ сансрын төхөөрөмжүүдэд үзүүлсэн байсан Америкийн тагнуулчдад чухал олц болж, Америк эрдэмтэд чухал мэдээллүүд олж авчээ. Энэ нууц ажиллагааны талаарх тайлангаа 2019 онд Америк улсын нууцаас гаргасны дараа л зөвлөлтөө сансрын мэдээлэл алдаж байснаа мэдсэн юм. Үүний дараа 1960-ад онд Америкчууд Рейнжер хэмээх цуврал сансрын нислэг үйлдэн сарлуу нисгийг оролдов. Рейнжер 1-2-ын бүтлгүүтэн хөөрч чадаагүй бол Рейнжер 362 оны 1 сард хөөрсөн ч сарыг онсонгүй хажуугаар нь зөрөөд гарав.
62 оны 4 сард төрсөн Ranger 4 пуужинд эвдрэл гарan сарыг арай хэн нэг юм онсон бол дараагийн Ranger 5 пуужин сарыг олохгүй хажуугаар нь зөрчээ. Түүний дараагийн Ranger 6-аас 9-р пуужингууд сарыг олж утсан юм. Ranger-ээс өмнө гэвэл 1958-аас 60 оны хооронд NASA Pioneer 1-ээс ахуулаад Pioneer 31 хүртэл дугаартай сансрын пуужингууд төрхийг оролцсон боловч бараг ихэнх нь хөөр чадалгүй дэлбэрэх юм уу тойрог замд ороод дэлбэрч олоод л галтж байлаа. Үүнтэй харьцуулахад 65 оны Ranger 9 нислэг саран дээр буун 5800 гэрэл зур дэлхий рүү дамжуулж чадсан юм. Эдгээр нь гэхдээ хатуу бултууд байсан. Хатуу гэдэг нь зөөлөн газартаж чадахгүй бараг зүгээр сарыг очиж мөрөгдөг бултууд байв. Тэгж байтал 66 он зөвлөлтийн Luna 9 буужин саран дээр судалгааны капсул анх удаа зөөлхөн газартуулж чаджээ. 99 кг-ийн тэнхүү капсул 15 м/сек хурдтай доош нь саран дээр харьцангуй зөөлхөн буусан байна. Энэ амжилтыг дараа нь 66 оны 12 сард саран дээр буусан Luna 13 давтаж чадсанаар энэ хоёр капсул хоёулаа сарны гадаргуугийн тухай анхны гайхалтай гэрэл зургуудыг хөндрөлтөнд илгээсэн байна. Түүний дараа 1970 онд нисгсэн Luna 16 сансрын хөлөг 100 г сарны тэжийг дэлхий рүү авчирчээ. Үүнтэй зэрэгцэн Америкчууд Surveyor хэмээх зураг нисгүүд сарлуухийн гэрэл зураг авч сарны өрсөний тэж цуглуулж эхлэв. Энэ зур Америк зөвлөлт хоёр хэн төрүүлж хүн сансарт нисэхвэ гэсэн далд уралдаанд орсон байлаа. Энэ зорилгоор зөвлөлтийн нисэх хүчин 25-аас 30 насны нисгэгч залуусаас сансрын нисгчдээ сонгохоор бэлтгэв. Ингэхдээ сансарт хүн нисгэх Vostok хөтөлбөрийн капсул багтаах үүднээс сансрын нисгч нь 170 см-аас намхан 72 кг хүрэхгүй жинтэй байх ёстой гэсэн шаардлага тавьсанд тэнцүү хүмүүсийн донд 157 см өндөртэй Юрий Гагарин байж байв. Ингээд нисэх хүчнээс ирүүлсэн 154 нисгчээс цэргийн эмчнэр шинжилгээхийн 29 үнийг сонгосноос засгийн газрын тусгай хороо 20 нисгчийг хөтөлбөрт хамруулахаар батлав. Сонгогдсон нисгчдийг Саратов мужид нам болон хит өндрөөс шүхрээр буулганд асгалт хийлгэхэд хүн болгон 40-с 50 удаа шүхрээр бууджээ. Хэнийг эхэлж нисгэх вэ хэмээн оролцогчдын дунд санал асуулга явуулахад нисгэгч нар Гагариныг санал нэгтээ дэмжив. Ингээд түүнийг илүү эрчимжүүлсэн сургалтанд суулгах 6 сансрын нисгч нэгээр сонгов. Тэр зургааг Сочигийн зургааг нэрлэдэг болсон юм. Зарим нисгчид тэр дундаа Юрий Гагарин дэд боловсралгүй байсан тул Жоквийн нэрмж цэргийн инженерийн сургуульд хичнээн суралцуулав. 6 оролцогч дээр янз бүрийн туршилт хийсний нэг нь хүчил төрөгчгийн орчинд хэр удаан байж туршилт байлаа. Мөн центрифуг тийж эргүүлэн төвөөс цогт хүчний үйлчлэгийг давах чадварыг нь судлав. Мөн ямар ч хүнтэй харьцахгүй дуу авиагийн орчинд удаан байж чадах хэсэг сэтгэл зүйн сорилтууд хийв. Гагарин тийм орчинд 10 орчим хоног байж чаджээ. Цэргийн нисэх хүчний сэтгэл зүйч 1960 онд түүний талаар Юрий Гагарин даруух маш ухаалаг, ой санамж маш сайн, эргэн тойрног ярхаа мэдэрдэг, сансрын механик тоо томьёонд маш сайн, дээд тоонд гарамгай, өөрийн зөв гэж бодсон үедээ өөрийн үзэл бодлоо маш сайн хамгаалж чаддаг, амьдралын талаар өргөн үзэл бодолтой хэмээн дүгнсэн байна. Ингээд 1961 оны 1 сард Сочигийн 6 кандидат нисгч сансрын нисгч гэсэн цол хэрэгм авсны дараа Vostok хөлгийн багийнхан тэднээс 2 өдөр нарийн шалгалт авсны дараа 4 сарын 8-нд Гагариныг үндэс нисгэгч Титовыг нөөц нисгчээр баталжээ. 61 оны 4 сарын 12-нд Байконураас Vostok-ны буужин хөөрөхөд үүн цун сансарт анх ниссэн нь Юрий Гагарин болов. Тэр цагт сансрын хөргөлтийн амжилт 100% хүрээгүй байсан тул хөөргөх багийнхан сэтгэл догтлон баярлаж бас түгшиж байлаа. Хөлөгт орж суусныхаа дараа Гагарин хөлгийн хаалга зөв хаагдахгүй байна гэхээр нь инженерүүд хаалгыг шалган 40 минут янзлсны дараа буужин хөөрөхөд бэлэн болов. Нислийн дарга Королёвын зүрх дэлсэж байсан тул тайвшруулах юм уусан бол Гагарин харин радио холбоогоор хөгжим сонсон сэргэлэн байсан бөгөөд зүрхний цогт нь 64 байлаа. Хөөргөлтийн удирдлагын байрнаас нислэгээ удирдагч Королёв бэлтгэл шат, дунд шат, гол хөдөлгүүр хөөрөөд гэсэн команд өгснөө. Сайн нисээрээ бүх зүйл хэвийн хэмээн холбоо барихад Гагарин нислээ уулзтай баяртай найзуудаа хэмээн хариу холбогдчихэ. Ингэхдээ Гагарины хэлсэн "Поехали" хэмээх үг хожим сансрын иргэн эхэлсэн бэлэг тэмдэг болон зөвлөлтийн орнууд түгэнд харгасан юм. Ингээд өглөөний 6 цаг 7 минутанд пуучин хөөрөв. 8 минутын дараа сүүлчийн шатны хөдөлгүүр ажилласны дараа Гагарин Байконур станцтай холбоо тасрав. Хөөрснөөс 10 минутын дараа Vostok-ны пуужин тойрог замд хүрэн хөдөлгүүрийн хэсэг сансрын нисгчийн капсулнаас салжээ. Ийхүү тойрог замд хүрэн дэлхийг тойрон нисээр цаг гаруун дараа Африкийн дээгүүр нисэх үед буух хөдөлгүүр ажиллаж эхлэв. Хөөрснөөс 2 цагийн дараа Гагарин эргэж дэлхийд буун зөвлөлтийн Саратов мужид газардсан байна. Түүнийг анх хамтралын эмэгтэд Нурсканова ачхан Ритагийн хамт харжээ. Гагарин талаар намайг араасаа шүхрээчрээ сансрын хувцад явж байгааг хараад тэр хоёр айн хойшоо ухрахт нь би айх хэрэггүй битгий. Би та хоёр шиг л зөвлөлтийн иргэн байна. Би сая сансарт нисээд буусан юм. Одоо Москваар уцдах хэрэгтэй байна гэж хэлсэн ажээ.
Гагариныг сансарт ниснээ дараа сансарт ниссэн талаар нь зөвлөлтийн мэдээлэл сугууд мэдээлж эхлэв. Сергей Королёвын талаар энэ мэдээг зөвлөлтийн сансрын нисгч дэлхийд буцаж буухаас өмнө дэлхийд даяар цацах хэрэгтэй. Хэрв аврах ажиллагаа явуулах шаардлага гарвал энэхүү урьдчилан мэдээлэх нь тус болно. Түүнчлэн харийн газар нутагт буувал манай сансрын нисгчийг тагнуул энэ гэж баримтлагаас сэргийлэн нэмэн тайлбарлажээ. Ийхүү таас агентлаг болон бусад сувгуудаар энэ талаар өргөнөөр зарлан мэдээлсэн байна. Зөвлөлтийн сансрын нисгч сансарт ниссэнд Америк эрх баригчид аль биесээр баяр хүргэв. Гэвч энэ ямар ноцтой аюул дагуулах болох хэмээн болгоомжлон цаана айн сүрдэж байлаа. Тэр үед Америкаас нүүбц улсын элчин сайд Стивенсон зөвлөлтийн эрдэмтэд хүний сансарт нисгээд амьд буцааж авчирч чадлаа. Одоо нэгдсэн үндэсний байгууллага энэ чиглэлээр юм хийх хэрэгтэй гэж байв. Тэр үед олон улсын сансрын гэрээ байгуулагдаагүй байсан юм. Тэр гэрээ 67 он хүрч байж батлагдсан. Анх сансарт ниссэн хүн болохоор Америкт бэлтгэгдэж байсан ч өмнөх 6 нислэгэн цуцлагдсан байсан Алан Шепард Гагарин өөрөөс нь өвчтнийг сонсоод ширээ шааж байв. Ийхүү 61 оны 4 сарын 12-нд Гагарин сансарт ниссэн анхны хүн болж зөвлөлтүүд өргөнөөр энэ баяраа тэмдэглэсний дараахан Америк ерөнхийлөгч Джон Кеннеди энэ 10 жилдээ багтаагаад бид саран дээр хүн буулгаад буцааж авчирна гэсэн зорилт зарлав. Ингээд Америк 3 оны багтаамжтай капсул зөвөрлөх чадaltaй Сатурн пуужингийн төсөл эхлүүлв. Зөвлөлтүүд харин саран дээр хүн буулганы тэргэд зарласангүй. Харин нэг хүний судалтай Восток хөлгийнхээ өвчин чадлыг сайжруулан 2-3 хүний судалтай болгов. 1968 онд Америкийн Аполло 8 хөлөг 3 сансрын нисгч суулган сарыг 10 тойрч чадлаа хэмээн зарлав. Тэгж байтал Кеннедигийн зарласан 70 оноос өмнө 69 оны 7 сард Аполло 11 хөлөг сансарт хөөрөн Нейл Армстронг, Баз Олдрин хоёр саран дээр хөл тавилаа хэмээн Америк зарлажээ. Түүнээс хойш 72 оны хүртэл Аполлогийн дахин 6 нислэг сарлуу хийгдсэн бөгөөд нийтдээ 12 сансрын нисгч эрэхтэй саран дээр бууссан юм. Бууга зогсолгүй тэдний хагасан саран дээр цахилгаан машин жолооджээ. Энэ үед зөвлөлт холбоот улс шаардлагатай хүчрхэг хөдөлгүүр бүтээж чадаагүй байсан тул саран дээр буух санаарлалаасаа алгуур болон 1974 онд сарны хөтөлбөрөөр зогсоон оронд нь дэлхийн тойрог замд салют сансрын станц байгуулан сансрын нисгч тээвэрлэж эхэлсэн юм. 71-с 86 оны хооронд маш олоодаа Союз пуужингуудаар салют станцууд руу нисжээ. Америк зөвлөлт хоёр энэ үед сансарт хамтарч ажиллахын оронд хоорондоо өрсөлдсөөр байлаа. Шинжлэх ухааны сансрын станцууд хөөргөх зураа цэргийн зориулалттай станцуудыг ч бие биенээс нь нууцлан хөөргөж байв. Өнгөрсөн хугацаанд Америкийн 24 сансрын нисгч сарлуу нисснээс 12 сарн дээр бууссан хэмээн НАСА мэдээлдэг. 1969 оны 7 сарын 2-нд Аполло 11 хөлгөөр Америк 2 сансрын нисгч саран дээр хөл тавьсны дараа Аполло 12, 14, 15, 16, 17 дугаар хөлгүүдээр дараагийн нисгч нар саран дээр буусан бол Аполло 13 техникийн шалтгааны улмаас саран дээр бууж чадалгүй буцад дэлхийд буусан байна. Хамгийн сүүлчийн Америк нисгч 72 оны 12 сард саран дээр бууснаас хойш 53 жил өнгөрчээ. Сүүлийн үед гэвэл Америк нэгдсэн улс Артемис 3 хөтөлбөрийн хүрээнд дахин саран дээр хүн буулгана. Тэгэхдээ эмэгтэй сансрын нисгчийг саран дээр буулгана гэж ярьж байгаа боловч 24 оны 12 сард НАСА энэ хөтөлбөрөө 27 оны хүртэл хойшлуулсан бол Трампын засгийн газар төсвийн таналт хийжээ. За нийт дэлгэрсэн иймэрхүү ерөнхий баримтууд байна. Одоо эдгээртэй холбоотой эргэлзээнүүдийг харъя. Хүн саран дээр буусанд эргэлзэхэд хүрдэг хамгийн том баримт бол хэрвээ үнэхээр хүмүүс саран дээр хүрсэн бол яагаад тагс 100 жилийн хугацаанд дахин ганц ч хүн саран дээр бууж чадаагүй юм бэ хэмээх асуулт байдаг. Үүнд өгдөг нийтлэг хариулт нь дахин сар руу очих шаардлага байгаагүй төсөв хангалтгүй гэх мэт тайлбарууд байдаг юм. Тэгтэл төсөв багассан ч гэлээ технологи сайжирсан шүү дээ. 60-аад оны цахилгаан машиныг 2020 оны цахилгаан машинтай 60-аад оны компьютерыг одооны компьютертэй яаж зүйрлэх вэ? Эрс хөгжиж байна. 70 оны компьютер хэдэн килобайт RAM-тай байсан бол өнөөдөр энгийн компьютер тоглоомчны компьютер л 32 гигабайт RAM-тай байна. Тэр цагийн сансрын удирдах төвийг нийлүүлснээс илүү хүчин чадалтай компьютероор бид гэртээ тоглоом тоглоо сууж байна. Тэр цагийн компьютер хөргөчиг том зүйлс байсан бол одоо номноос томгүйхэн ноутбук, таб, гар утаснууд ч тэр цагийн компьютерээс хамаагүй жижиг хэрнээ илүү хүчин чадалтай болоод байна. Тэгэхээр дан ганц санхүү төсөвтэй холбож шалтгаан хэлнэ гэдэг бол тунч дэгмээргүй. За тэгтэл Америк мөнгө тавилаач гэсэн саран дээр буух пуужингүй болчихжээ. Саранд хүрэхин бүх хэл сансарт нисгэж пуужингүй болоод байна. 2011 онд Америк нэгдсэн улс Space Shuttle сансрын хөтөлбөрөөр зогсоосон юм. Түүнээс өмнө хүртэл Америк төсвөө хэмнэх үүднээс ч гэдэг юм уу, ер нь сансарт нисэх олигтой пуужингүй болоод ч тэрөө Оросын сансар судлалын Роскосмос агентлагийн сансрын үлгүүдэд судал худалдаж авах замаар сансрын нисгчдээ сансарт нисгдэг байсан юм. 2006-аас 2020 оны хооронд Америк 71 удаа Оросын пуужингаар сансрын нисгчдээ сансарт хөөргөжээ. Харин 2020 оноос Elon Musk-ийн SpaceX компани пуужинг түрээсэлдэг болсон байна.
Америк Оросын өнөөгийн сансрын технологиг ерөнхийд нь харьцуулах юм бол NASA илүү их зардалтай үргэлжлэх маш удаан байгаа бөгөөд олон төслүүд нь санхүүжилт хэтрэн цуцлагдаж хойшилжээ. Тиймээс зарим нь NASA-г зүгээр л мөнгө угаах хэрэгсэл юм шүү хэмээн шүүмжилж байна. Цэргийн пуужингийн технологийн тухайд гэхэд Орос Америкаас хол илүү явж байна. Дуунаас ордон пуужин гарлагт Орос эдийн дэлхийд тэргүүлсэн ба хамгаалалтын S400, S500, довтлогооны авангард, кинжал, циркон зэрэг пуужингуудыг айрамдаа нэвтрүүлэн байлдааны ажиллагаанд ашиглаж байна. Энэ талд Америк бодиттой үр дүнгүй байгаа ба цэргийн пуужингийн хөгжлөөр Оросоос нэлээд хэдэн жилийн хойно явж байна хэмээн олон улсын судлаачид дүгнэж байна. Америк саран дээр буугаагүй гэж үздэг хүмүүс төсвөөс гадна хоёр асуудал төвшүүлж байгаагийн эхнийх нь Америк дугаасаа саран дээр буух технологи байгаагүй гэх байр суурь юм. Дэлхийн татах хүчийг давж саранд хүрэхийн тулд асар их төрөл шаардлагатай. Тэгтэл саяхан Elon Musk манай хамгийн том Starship бүлгөөр саранд хүрэхийн тулд багадаа 8 Starship бүлгийг зэрэг нисгэх хэрэгтэй. Тэгж байж нэгийг нөгөөгөр нь цэнгэлүүлж байж саранд хүрнэ хэмээн ярьжээ. Өөр инженеруудын тухай тооцоо хийж үзтэл багадаа 15 орчим Starship зэрэг нисэн бие биенээ цэнгэлэн саран дээр буугаад буцаж ирж магадгүй хэмээн эрдэм шинжилгээний өгүүлбэрүүд хэвлүүлсэн байна. YouTube-д байдаг Smart Everyday сувгийн инженер залуу NASA-д яриа хийсэн бөгөөд ингэхдээ энэ талаар ярихад зарим мэргэжилтний талаар ямар ч ойлголтгүй байсан байв. Тэд бичиг заанстай зуралддгаас биш 1972 оноос хойш ямар ч сансрын хөлөг сарлуу хөөргөхгүй юм. Ингээд 72 онд ч гэсэн хөргсөн юм уу да хэмээн асуумаар Америкийн сансрын инженерүүд яаж дахин саранд хүрэх талаар судалгаа хийж байна гэж боддоо 50 гаруй жилийн өмнө хийчихсэн зүйлээ нэг биш нэлээд хэд удаа хийчихсэн гэж ярьж байгаа зүйлээ одоо яаж хийх вэ хэмээн судлаад хуралж олгон хийгээд эрдэм шинжилгээний өгүүлбэрүүд бичээ сууж байна. Үүнээс болоод маш их хэрэгэлзэн хүмүүс төрж байгаа бөгөөд ингээд бид өмнө яг саран дээр бууж чадсан юм уу да үний юм уу гэсэн асуудлууд тавигдчих байна. Тэгтэл дүнтэй зэрэгцэн бүр өөр хувилбарын хэрэгцээнүүд гарч ирдэг бөгөөд эдгээр хүмүүс саран дээр буусан үнэн харин тэнд буугаад харах хэсгүй зүйлийг харчихсан байхгүй юу? Хүмүүсийг саран дээр буутал тэнд нь харь гаригийнхны баазууд байсан юм. Тэгэд харь гаригийнхаа Америкчуудад дахиад энд ирээд үзээрэй гэд анхааруулсан. Үүнээс болоод Америк сарыг судлах төлөвлөгөөгөө зогсохгүй пуужин бүтээх төлөвлөгөөгөө зогсоон сансрын хүчин чадлаа зориудаар муутгаж эхэлсэн. Орос гэх мэт бусад улс сарыг судлах болсон хэмээн ярьдаг юм. Өөр зарим нь харин дэлхий дээр харь гаригийн дөрвөн төрөл зүйл байгаа бөгөөд хоорондоо хамтрахын оронд хоорондоо өрсөлдөн талцаж өөр улс орныг дэмжин талцаж байна. Тэдгээр харь гаригийнхны зарим нь далай, зарим нь Антарктикт, зарим нь саран дээр байрлаж байна. Зарим нь хүнд өрстэй бол зарим нь өөр зүйл болж хөөрч чаддаг. Сар бол зүгээр л нэг дэлхийн дагуул биш харин дэлхийг тандах, дэлхийг удирдах станц байхгүй юу? Харь гаригийнхаа Америкийн сар руу явах төлөвлөгөөнд цаад тий зогсоогоод хорлон сүйтгсэн гэсэн таамгууд дэвшүүлж байна. Үүнтэй зэрэгцэн Америкийн Конгрессийн ороонуудад үл танигдах нисдэг биетүүдийн талаар сонсгол хийн Батлан амлалт департаментд офицерууд харь гаригын хачин биетүүдэд таарсан талаараа илтгэл яриа хийж байна. Энэ бүхэн юуг ч юм бэ булзааруулах гэсэн анхаарал сарниулах гэсэн ажиллагаанууд дуу эсвэл ямар нэг үнний уул мөр тэнд байна уу гэсэн давхар хэрэгцээнүүд төрүүлнэ. Эцэст нь хэлэхэд шинжлэх ухаан баталгаа шаарддаг. Тэгтэл улс орнууд геополитикийн зорилгоор бие биенээс илүү гарах юм уу? Ядаж илүү юм шиг харагдах зорилго дэвшүүлдэг нь үнэн. Эмэгтэйчүүд гой ганга хувцас өмсөж хүмүүс наадмаар зээлээр машин авч унаад буцаад зардаг шиг улс орнууд ч бас саран дээр хүрч чадаагүй мөртлөө чадсан гэж харагдахыг хүссэн тийм кино бүтээн түүнийгээ бодит үнэн мэт сурталчлан харуулсан ч байж магадгүй. Хэрв саранд очих үнэхээр 60-аад онд хийж болсон шиг боломжийн зүйл бөгөөд 10 хэдэн сансрын нисч үнэхээр тэнд очиж байсан юм бол одоо ягаад өөр улс орнууд очихгүй байгаа юм бэ гэдэг бол үнэхээр тавих ёстой асуулт мөн. Үүнд бодит хариулт олдтол аль эсвэл аль нэг улс дахин тэнд очиж харуултал хариулт нээлттэй үлдэж байна. За ингээд үгээр энэ подкастаа өндөрлөө дараагийн бичлэгээр уулзлаа түр баяртай.